Бам. За бүгдэнд нь орой минь намайг Байлжир гэдэг. Өнөөдөр task 2 орно. Өнөөдөр энэхүү task 2 дээр юу хийх вэ гэхээр програмчлалын хэлнүүд тэр дундаа web development-ийн програмчлалын хэлнүүдийг маш товч бөгөөд тодорхой байдлаар яг өөрсдийн жижигхэн аппликейшн хийгээд аппликейшн хийнгээ бүгдээрээ суралцаад явъя гэж бодлоо. За яагаад энэхүү зүйлийг хийж эхлэх болсон бэ? Энэхүү бичлэгийг хийж эхлэх болсон бэ гэвэл маш олон хүмүүс IT болон програмчлалын талаар сонирхдог ч гэсэн 190% нь дундаас нь хаяад явцдаг. Шалтгаан энэ зүйл яг миний сонирхсан зүйл биш юм байна. Би энэ зүйлийг чадахгүй юм байна гэдэг зүйлүүдээс болоод орхичдаг. Тэгэхээр өнөөдөр энэхүү сургалтыг эхлэхээс өмнө та үнэхээр миний өнөөдрийн хэлэх зүйлүүдийг та үнэхээр хийх танд сонирхол байна уу? Үнэхээр хүсэл байна уу гэдэг зүйлүүдээ хамтдаа хийж үзснийхаа үндсэн дээр цаашдаа энэ IT болон програмчлал код бичих зүйл надад сонирхолтой, миний хүсэл сонирхлын зүгээр дагуу зүйл мөн үү биш үү гэдгээ шийдээд үзсэн зүгээр болов гэж бас бодож байна. Тэгээд ягаад програмчлалын хэлийг хэл гэж тайлбарладаг вэ гэхээр амар олон хэлнүүд байгаа ч гэсэн энэ хэл нь өөрийн гэсэн одоо англи хэл, япон хэлтэй адилхан өөрийн гэсэн дүрмтэй, өөрийн гэсэн үгсийн сантай, өөрийн гэсэн дүрм ёс зүй гэдэг бас өөрийн гэсэн жижигхэн соёлтой. Тэгээд дэлхийд би одоо ингээд Японоос энэ кодыг бичихэд хаа байсан одоо Европоос юм уу Америкаас миний бичсэн кодыг өөр газарт одоо надтай хизээч хэл ойлголцохгүй хүн миний бичсэн кодыг уншаад ойлгох боломжтой, мөн компьютер энэ бүгдийг бас өөрөө ойлгох боломжтой болохоор энийг хэл гэж явдаг. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр ямар нэг актер мэргэжлийн нэр томьёо үг хэллэг ашиглахгүйгээр энгийн байдлаар энийг тайлбарлаад явъя гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн үзэх зүйл нь болохоор HTML, CSS, JavaScript гэсэн үндсэн гол 3 сэдвийг бариад энэ гурыг ашиглаад жижигхэн вебсайт буюу өөрсдийн гэсэн жижигхэн робот баг Frankenstein гэдэг шиг зүйл хэдүүлээ хийж үзье гэж бодож байна. Тэгээд товчбөгөөд тодорхой байдлаар тайлбарлах юм бол HTML гэдэг нь болохоор арга яс. JavaScript CSS гэдэг нь болохоор за гадна талын арьс, хувцас. JavaScript гэдэг нь тэрхүү робот одоо бидний бүтээж байгаа аппликейшн юуны төлөө ашиглагдах юм бэ? Ямар функц үзүүлэх юм бэ? Юу хийх юм бэ гэдэг зүйлийг нь шийдэж өгдөг. Тэгэхээр энэ гурыг ашиглаад нэг жижигхэн web development талтай жижигхэн вебсайт хийдүүлээ хийгээд үзье гэж бодлоо. За тэгээ хичээл оръё. Өнөөдрийн хийх таскны загварыг болохоор энэ дээр гаргацсан байгаа. Нэгдүгээр Hello World гэсэн үг байна. Hello World гэсэн үгний доор ямар нэгэн товч байна. Товч буюу button байна. Энэхүү button дээр дарахаар юу болох вэ гэхээр доор харагдчихж байгаачлан ямар нэгэн зураг гарч ирдэг байдлаар жижигхэн ингээд web development хийн. За энэ дээрээ бүгдээрээ түрүүний хэлсэнчлэн HTML, CSS тэгээ JavaScript гурвангийн бүгднийг ашигласан байдлаар хийгээд үзье. За ингээд хичээлэг орцгоё. За тэгээд энэ удаа бүгдээрээ task нэгтэйгээ адилхан notepad ашиглана. Тэгээд мөн нэг зураг оруулах болохоор интернетээс ямар ч хамаагүй рандом нэг зураг аваад тэр зургаа болохоор би зүгээр л нэг гэд нэрлэлсэн. За тэгээд код бичгийн тулд бүгдээрээ notepad нээгээд энэ notepad дээр бүгдээрээ бас өнөөдрийнхөө кодыг мөн түрүүний task нэгтэй адилхан бичнэ. За хамгийн эхлээд HTML дээр бүгдээр код бичигдэж байгаа болохоор эхлэл төгсгөл нь зөвхөн HTML байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар монгол хэлэн дээр аливаа нэг өгүүлбэрийг бичихдээ том үсгээр эхлээд цэгээр төгсдөг. Англид бид нар энийг болохоор нэг өгүүлбэр байна гэж хардаг. За төрөнтэй адилхан програмчлалын хэлэн дээр нэг таг эхлээд заавалчгүй тэр тагаараа дуустдаг. Тэгхийн бол энийг одоо нэг хэсэг байна, нэг өгүүлбэр байна гэж ойлгодог. За тэгэхээр энэ дээр хашилт авж жагаад HTML гэж бичээд хашилт авж жагаад HTML гэж бичин. Тэгтээ төгсгөлийнх нь HTML-ийнх нь урталт нь ташин зураас авна. Анхээр энэ болохоор HTML эхлээд HTML төгсгөж гинэ гэж ойлгогддог. За үүнийхээ голд нь бид нар Hello World гэж биччихэ.
Ингийн бол энэ ч зөвхөн Hello World гэдэг хэсэг нь веб браузер дээр нэхэд харагдана. Гэхдээ компьютер өөрөө програмчлал энийг болохоор өөрөө ойлгохдоо за HTML гэж эхлээд HTML-ээр төгсөж байгаа HTML дээр бичигдсэн үг байгаа юм байна гэдгийг өөрөө ойлгож байгаа. Тэгэхээр энийг бүгдээр шалгаад үзье. За Ctrl S дараад нэрийнх нь хувьд бид нар ямар ч хамаагүй нэр өгч болно. Энэ удаадаа би app гэж биччихье. Харин гол нь өргөтгөлийн хувьд цэг HTML гэж бичих ёстой. За ингээ хадгалчаар манай бичсэн аппликейшн маань энэ дээр гараад ирж байна. За энийг өөрсдийнхөө веб браузер дээр open хийгээд дарах юм бол Hello World гэдээ манай бичсэн үг мал зөвхөн харагдаж байна. За үргэлжлүүлээд ингээд энэ болж байгаа болохоор Notepad дээр оруулаад бүгдээрээ энэ дээр товч оруулах хэрэгтэй. Товч оруулахын тулд энийг болохоор button гэдэг ийм жижиг бас нэг tag байдаг. За button маань бас мөн эхлэл төгсгөл нь төгсгөлтэй. Гэхдээ төгсгөлийнх нь tag нь болохоор ташуу зурастай. Ингэж бичсэн ч гэсэн одоо юу ч харагдахгүй. Ягаад гэвэл энэ голд нь юу ч бичигдээгүй болохоор. Тэгэхээр бүгдээрээ энэ дээрээ товч гээд биччих юм бол бичээд хадгалчих юм бол юу болохыг харъя. За манай товч маань ингээд ороод ирж байна. Үргэлжлүүлээд бүгдээрээ зураг оруулж ирэх хэрэгтэй байгаа. Тэхийн тулд бас адилхан Notepad дээр ороод Notepad дээр image гэдэг жижигэн tag бичиж өгнө. За image гэдэг энэ tag нь яадаг вэ гэхээр за энд ямар нэг зураг орж байгаа шүү гэдгийг болохоор тайлбарлаж тодорхойлж дуудаж өгдөг гэсэн үг. За image-ийн артлаар бүгдээрээ source гэж бичнэ. 3 үсгээр энэ source гэдэг нь болохоор одоо англи хэлний их сурвалж гарал үүсэл гэдгээс нь хаанаас одоо энэ зураг дуудагдчихж байгаа юм бэ гэдгийг тодорхойлж өгнө. За тэгээд тэнцүү тэмдэг тавина. Энэ тэнцүү тэмдэг нь болохоор инчнээс шүү гэдгийг болохоор тайлбарлаж өгөхийн тулд програмчлалын хэлэн дээр тэнцүү тэмдэг бичигддэг. За тэгээд тодорхойлох 2 цэг 2 талд нь тавиад энийхээ голд нь 1 цэг за манай зургийн өргөтгөл юу байгаа вэ? JPG гэсэн өргөтгөлтэй JPG гэсэн өргөтгөлтэйгээр бичээд Ctrl S дарж хадгалаад бүгдээрээ дахиад энийг нэгээ тараад үзье. За тэгэх юм бол манай Hello World гэсэн үг байна, манай товч байна. Хамгийн сүүлд нь манай оруулсан зураг маань ингээд нэгдээд гараад ирлээ. Одоо цаашдаа яах вэ гэхээр эхний ээлжиндээ зураг нь харагдахгүй, товчон дээр дарахаар зураг харагддаг байдлаар хийнэ. Ингийн тулд бүгдээрээ CSS болон JavaScript ашиглах хэрэгтэй болох нь байна. За мөн адилхан Notepad дээрээ mouse хоёроо дарж байгаа edit Notepad-аар ороод зурагныхаа артталт төгөл бүгдээрээ энэ удаадаа ID бичдэг. Энэ ID бичиж байгаа гэдэг нь яадаг вэ гэхээр бид нар одоо бичсэн бүх зүйлийн артталт нь ID бичдэг. За энэ бол тэр зүйлс шүү гэж шалтгаан нь юу вэ гэхээр байгууллага компани дээр олон ширээ сандал байх юм бол бүгднгийн тодорхойлохын тулд энэ ширээ 1, энэ ширээ 2 гэсэн сэр дугаар наадагтай адилхан бид нар дээр ч гэсэн одоо нэг регистрийн дугаар байдагтай адилхан энэ бүгдийгээ дугаарлаж өгөхгүй бол аль нь хаана юу нь тодорхойгүй болчдөг. За энэ удаадаа ID гэж бичээд ID-ийнхээ артталт нь бүгдээрээ ганцхан л зурагтай юм чинь давхар цэг авч агаад зураг гэл ID өгч. Тэгээд энэ дээр болохоор нэг space аваад за ингээд бичсэн ч гэсэн юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л бид нэр сэр дугаар нааснаас биш. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр стайлын хувьд яах вэ гэхээр аливаа нэг бидний юмны загварыг гаргахдаа энэ хувцтай ч байж болно, хувцс нь харагдахгүй байдлаар ч энийгээ зохиомжилж болно. Тэгэхээр style гэдэг tag аваад за мөн адилхан энэ тага олсоор бас хааж өгөх хэрэгтэй. Энийхээ дунд нь манай image гэсэн хэсэг маань гой хаалт авч байгаа. Гой хаалтын дотроо дисплей буюу харагдах байдлыг нь тодорхойлох цэг аваад none гэж биччихье. Тэгээд энийгээ ингээд дууслаа гэдэг байдлаар нь none гэж биччихье. Тэгэхэд энэ юу болох вэ гэхээр манай зураг байгаа ч гэсэн зүгээр л харагдахгүй болчихж байгаа гэсэн үг. За энийг шалгаж үзэхийн тулд бүгдээ Ctrl S дараад
app дээрээс open гэдэг дахиад нэгээ тарья. Тэгэхээр манай зураг одоо харагдахгүй байна. Тэгэхээр одоо сүүлд нь энийг хардаг болохын тулд бид нар ганцхан зүйл болцсон. JavaScript-ийг код бичнэ. За дахиад адилхан нөт дээр ороод тэгэхэд бид нар энэ товчныхаа eat sheet-ийг гаргаж ирэхийн тулд энэ товчныхаа артлаас нь бид нар жоохон өргөтгөл бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яах вэ гэхээр товчон дээр дарахад зураг гарч ирдэг байхын тулд on click нь яадаг вэ гэхээр тодорхойлох дахиад 2C авч агаад document гэдэг нь энэ файл энэ кодносоо get element by id гэж бичнэ. Энэ яаж байгаа вэ гэхээр энэ файлуудаас одоо яг энэ кодын дундаас нэгэн элементийг болохоор ID-гаар нь сонгож авч яана гэдэг. Гэхдээ нэг анхаарах зүйл нь болохоор дараалсан одоо бид нар англи хэлэн дээр буюу монгол хэлэн дээр, орос хэлэн дээр нэг үг бичиж дуусаад зай авдаг бол програмчлалын хэлэн дээр тийм зүйл байхгүй болохоор нэг үг дуусаад дараагийн үг нь шууд залгаж орж ирж байгаа заавалчгүй том үсгэр эхэлдэг. Тэгэхээр get гэдэг нь болохоор жижиг үсгэрээ байна. Шалтгаан нь болохоор урталтан цэг байгаа үг биш. Get-ийн артлаас орж ирж байгаа үг нь том үсгэр эхэлнэ. Мөн адилхан дараагийнх нь by гэдэг үг нь болохоор бас адилхан том үсгэр эхлээд ID гэдэг нь бас том үсгэр. За тэгэхээр ID-гаар нь нэг элементийг сонгож авнаа. Тэр ID гэсэн элементийн дотор нь юу байхыг бүгдээрээ энгийн хаалт аваад энгийн хаалтын дотор нь ямар ID-тэй байх вүлээ? Яг зураг гэсэн ID бид нар доотлон бичиж өгсөн болохоор энэ зураг гэсэн ID-тэй элементийг сонгож аваад авчаад юу болох вүлээ гэхээр style. Энэ style нь бид нар style дээр нь болохоор display буюу харагдах байдлыг нь тодорхойлж өгсөн. За тэгэхээр энийх нь артлаас дахиж цэг авч байгаа display. За тэгээд энэ display нь өмнө бид нар none гэж өгсөн бол одоо энэ удаа block хэлбэрээр харагдах буюу өөрийнхөө бүрэн байгаа байдлаараа харагдахын тулд block гэсэн сонголтыг бүгдээр оруулж өгөх хэрэгтэй болно. Тэхийн тулд display нь тэнцүү яах вүлээ гэхээр дахиад 2 цэгийн оронд бүгдээрээ нэг л цэг авъя. Block. За ингээд ерөнхийдөө бас болж байх шиг байна да. Ямар нэг алдаа гарахгүй бол энэ шууд ажиллах хэрэгтэй. За Ctrl S дараад хадгалсан. За буцаад бүгдээрээ app гэсэн Chrome файл руугаа ороод үзье. За тэгэхээр өмнөхийн адил зураг маань харагдахгүй байна. Гэхдээ товчон дээр дараад харах юм бол стил манай зураг харагдахгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр дөнгөж сая код бичгтээ ямар нэгэн тийм бичлэлтийн алдаа гаргасан байж магадгүй. Тэгэхээр энийгээ бүгдээрээ буцаагаад эргээд шалгаад харъя. Button on click document get element by ID. ID-гасаа зураг орно. Зурагныхаа артлаас болохоор style орно. Style нь болохоор display-ээр сонгогдоод за тэр нь болохоор блок хэлбэрээрээ гарч ирнэ. Яалтчгүй за энэ дээр яг юу болсон бэ гэхээр зураг гэдгийг нь үгийг одоо оноос нь нэр буюу нэр үгийг сонгогдож байгаа болохоор энэ string хэлбэрээрээ буюу энэ зураг гэдэг нь ямар нэг тийм бичвэрийн үг биш нэр үг шүү гэдэг шиг байдлыг тодорхойлж байгаа болохоор заавалчгүй энийх нь уртлаас нэг тодорхойлох цэгийг бас авах хэрэгтэй. За ингэж үзээд болжээ гэж бодоод дахиад Ctrl S дарж хадгалсныхаа бүгдээрээ Chrome дээр нэгээ тарья. За мөн өмнөхтэй адилхан юу ч харагдахгүй байгаа ч гэсэн товчон дээр дарах юм бол манай зураг харагдчихэв. Тэгэхээр энэ хүрээд бид нар өнөөдөр болохоор HTML, CSS, JavaScript-ийг бол ингээд туршаад хийгээд үзлээ. Үнэхээр энэ хүртэл хийж чадсан хүмүүс байх юм бол screenshot хийгээд бид нар руу явуулаарай. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Өөр мэдэхгүй зүйлс гарах юм бол энэ дээр кодон дээр чи ямар нэг алдаа байна гэдэг зүйл байх юм бол шууд ингээд асууж болно.
Тэгээд өнөөдрийнх болон өчигдөр холбогдсон за өчигдрийн таск 1-ийг хийж гүйцэтгэж чадсан. За тэгээ өнөөдрийн таск 2-ыг хийж гүйцэтгэж чадсан хүмүүслүүгээ өнөөдөр болон маргааш холбоо барина. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Амжилт.